хөтөлбөр үргэлжилж байна. Хүмүүн бичиг нь зөвхөн бичгийн хэрэгсэл бус харин үндэсний өв соёлын чухал хэсэг юм а. MSB-д залуучуудад үндэсний бичиг болон англи хэлний текст уншуулж хөрвүүлэх туршилтыг хийлээ. Залуучууд англи хэлийг асуудалгүй уншиж орчууллаа. Гэвч монгол бичгээр бүрэн дуустал нь хөрвүүлж чадаагүй юм а. Are you ready? Do you have everything with you? Can you help me out? Чамд ийм бүх юм байгаа юу? Тусалж чадах уу би ингээд юу амралтанд явах. Амралт авах хэрэгтэй байна. Can you чи надад тусалж чадах уу? I need надад амралт хэрэгтэй. Би зарим идэх дуртай. Зарим нь ер нь дуртай. Би ер нь үнэхээр ядарч байна. Өөртөө байгаа бүх зүйл чинь байгаа юу чам бүх зүйл чинь. Чи надад тусалж чадах уу? Ингээ хөндүүлээд байна. Яа. Широо алт. Ер нь энэ хоёрыг ингээ уншихын чамд аль нь хэлбэр санагдаж байна? Яг монгол бичигдээ мартсан л байна л та. Туслыг хураавал далай Ширүүе төрсөн газрын яг үнэл билээд англи нь л арай ойлгох. Би уншиж чадахгүй. Тойр үг. Би бас монгол бичигтэй жоох юм уу? За бид бүхэн сая бяцхан туршилтыг явууллаа. За одоо монгол бичгээр бичсэн текст болон англи хэлээр бичсэн текст хоёрыг одоо залуучуудад уншуулгаад англиар бичсэн текстийг бол унших одоо орчуулах бол асуудалгүй байсан бол яг монгол бичгээр бичсэн текстийг бол одоо яг бүрэн уншиж чадсан хүн бол байсангүй. За энэхүү монгол бичгээр бичсэн зүүр үгийг уншиж танилцуулах юм бол төрсөн газрын шороо алт мэд төрүүлсэн хийн сүү аршаа мэд туслыг хураавал далай, дуулсныг хураавал эрдэм, дуудах нэрийг аав ээж өгдөг, дуурсах алдрыг өөрөө олдог, эрхийг сурахаар бэрхийг сур, одон мичэд огторгуйн чимэг, оюун мэдлэг, биеийн чимэг, дам үг 70 худалтай, 100 үг 100 худалтай гэдэг ерөөсөн богинохон яг хүмүүсийн маш сайн мэддэг тексттэйсэн боловч уншиж чадах хүн байсангүй. За тэгвэл монгол бичгийг залуучуудын хувьд тийм сайн ингэж бүрэн гүйцэд сурах нь чухал биш, харин яг өв түүх соёл гэдэг талаас ядаж бүгд уншиж чаддаг байх хэрэгтэйг мэрэгчлэтнүүд хэлж байна. За одоо тэгэхээр сургалтын төлөвлөгөөнд заагдсан цагийн дагуу гэхэд ч юм бол ерөнхий боловсролын сургуульд англи нэг хичээл 7 хоногт 3 удаа орж яхад их хэлний хичээл нь болохоор зөвхөн 1 удаа ордог байх жишээтэй ингээд хорхигдоод байгаа асуудал байгаа учраас ерөнхийдөө бол их хэлний хичээл нь арай түлхүү олон цаг орж иж тухайн хүүхэд одоо тэр хичээлдээ илүү сонирхолтой болох тэрүүгээрээ илүү шамдан суралцах тийм хүсэл тэмүүлэл төрнө л дөө. За тэгэхээр тухайн улс үндэстний хэл гэдэг бол тухайн одоо улс үндэстэн оршин байх хэсэгтэй хамааралтай асуудал гэж угаасаа үздэг.